Дэлхийн монголчуудын ээжэл радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчданд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутаас үзэгч сонсогчданд хүрдэг Яманы махыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс Царим Муутай болон Ааш Муутай хайрын нар хамтран хүргэн найруулагчаар Борхогийн Чимбат нар ажиллаж байна. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ Better for All үрээтэй зэтгий гарууц за мөн автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд даадаг үрээтэй радиатор сервис хамтран ажиллаж байна. За өглөөний минь даарэ сайхан шинэлсэн үү? Өглөөний минь дайрыг сайхан шинэллээ, сайхан шинэлүү, айлг хийсүү, алтмонг их цуглуулуу. Тэг би одоо ингээд өндөрнөөс гарсан гэж хэлэхээр дүрдээ идэхэд хараалалаа тэг хүмүүс ирээгүй. Лав шинийн дүрэндөө багтаагаагүй би зүгээр радиогоор хэлье гэж бодсон. А намайг хэлээд байгаа юм тий. Тийм шүү дээ одоо ирж золгон молгоно гэсэн би тэнд ч одоо өвчөө тавьчихлаа. За өвчүүч арай тавиагүй ихтаас хардгийн бэлээ хүн ч одоо. Яа на уучлаарай хаад чи нөгөө жил мэл ороо жоохон дигэн догнолээ шүү дээ. Би тэгтээ энэ жилийн цагаан сараар нэг юмыг ажиглалаа нөгөө фэйсбүүкийнхаа ингээл сториг үзэл би нөгөө олон хүнтэй найзалдгүй энэ жил угаасаа ягаад чи ингээд радиод ажилд орсных ч юм их олон найзтай болж таарлаа. Тэгээ нөгөө хүмүүсийн ингээд стори постуудыг хараад хүмүүс ямар гоё өргөн дэлгэр тэмдэглэдэг болцсон юм бэ те. Ялангуяа ингээл миний үеийнхэн залуу үеийнхэн хувц сунараа ямар гоё өмсдөг болцсон ингээд үндэсний өв соёлоо ингээд гоё өргөжлүүлж байгаа нэг гоё бахархалтай санагдчихлаа. Харин тийм. Надад зүгээр нэг энэ цагаан сарын миний хувьд онцлох нэг жиргээ гэх юм уу? Твиттерт байсан жиргээс нь тэрэн дээр нэг жиргэж ингэсэн байсан. Юу орсон юм шиг л Night Club. Night Club-аар ерөөсө шиний нэгэндээ шүү. Шиний нэгэндээ дүүрэн хүмүүс, дээлтэй хүмүүс байна. Тэгэхээр дээлтэй хүмүүс өстой балаа авч ийн гинэ. Дээлтэйгээ залуучууд одоо балаа авдаг болсон байна. Тэгээд үнэхээр гоё балаа авдаг. Гэдэг чинь нэг юм гоёор балаа авч чаддаг. Дээлтэйгээ хүртэл балаа авч ийн. Ибиза хүртэл очих сонирхол байхгүй болсон байна гэж. Яа. Гэхдээ тэгтээ нэрээ бүр ингээд нөгөө нэг одоо суулдрахлна гэдэг үлээ дээлээ. Бүр тэгээд өмссөн ингээд залуу малуу явж илээ шүү дээ бүр. Энэ өргөн тэмдэглэдэг болсон гэдэг. Жухан байлээ. Тэгээ би бүр ингээд манай үеийнхэн тэг би нөгөө тэр хүнтэй үе гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Ямар гоё ингээд тэмдэглэлтэй юм бэ? Тэр гэр бүлээрээ хосолж өмсөн хувцс нь ямар гоё энэ тэр идэ будаа ширээгээ ямар гоё ёс төртөө засаавэ гэж бол эндээс нөгөө нэг алсаас айгуу тийм гоё бахархаал хараасуучлаа би бол. Ари бол тийм олон айлаар бол ордгүй юм байна те. Зүг. Би ер нь айлсдаг. Тийм үү? За. Гэтэ яг ахын доо очноо л гэсэн. Түүл нэг гомдохгүй. За. Hot Topics нэвтрүүлгээр бүгдээрээ дэлхийд дахинд ямар сэдв одоо хамгийн халуун байна вэ? Ямар сэдв хүмүүсийн анхаарлыг хамгийн их татж байгаа тухай ярьдаг нэвтрүүлэг. За энэ одоо сэдвийг олж илрүүлэхдээ бид хоёр Google Trend буюу Google-ээр хайлт сүүлийн 24 цагийн турш ямар хайлтууд тэргүүлсэн бэ гэдэг тоогоор нь баримжаалж бид хоёр халууныг тодорхойлдог тийм. Тэгэхээр ихний мэдээлэл маш ойлгомжтой байгаа хэрэг тийм. За энэ амралтын өдрүүдээр бас их олон юм болоод юу ч болоод өнгөрч юм. Гэхдээ бид нар бол 24 цагаас л одоо шүүж ин л та. Одоо сүүлийн 72 моёр гэвэл бас сайхан сүүлийн 72 гэвэл хоёулаа ерөөсөө ертөнцийн хамаг хэрүүлэг бацах гэдэг. Хэрүүл бацах гэдэг. Тэгээд 24 цагаар бацах гэдэг. Ялтчгүй ямааны мах халуун дээр болохоор ялтчгүй урандаа тааруулаад бит хоёр одоо сүүлийн 24 цагаа шүүхээр Оскар гэдэг нэр орж ирж байна. Тэгэлгүй яах вэ? За нөгөө бид хоёр чинь олон нэвтрүүлэг дамж Оскарт л одоо би хүлээсэн шүү дээ. Оскар болгож байгаа удахгүй Оскарын өмнөх юм болж байгаа. Энэ бол Оскарын өнгийг тодорхойлно гэсэн. За энэ одоо хамгийн том одоо кино ертөнцийн хамгийн том наадам инхүү одоо болж өнгөрсөн байна те. Энэ чинь уржигдэр үү? Тэгсэн за би өстө цагийн баримжаа авахгүй надад. За би хардаа нэг өглөө ирээд онц сурдаг хөвгч шиг заяа. Ингээд бичлээ штэ. За. Энэ юу вэ гэхээр нөгөө Оскарыг ярихдаа би гол поинтуудаа мартчихна гэдэг. Гол санаануудаа. Нэг тийм онц сурдагтаа ч зүгээр амар ой моттой юм шүү. Угаасаа яг өөрөө ч бас яг хэлжсэн. Ер нь онц сурлагтан бэйс юм байна лээ. Тэгэхдээ ерөөсөө цаагаар болж ийн гэхтээ тэг хэвээр л гэд баян намайг загна. Би ч жоохон сахилахгүй л хүн. Чи ингээ хамаг юм яриалах юм уу? Ярьжлахгүй юм. Би бол би өстө чимээгүй байж нэг өдөр ярина шүү. Тоглосон шүү. За, Оскарын наадам ерөөсөө ёслол төгөлдөр боллоо. Тэгээд энэ жилийн Оскарын хувьд 13 номинацид нэр дэвшсэн Эмилия Перес гэдэг киноны тухай хойлоо бол өмнө ингээд Оскар болох гэж байна. Нэр дэвшигчтэй зарлалчлаа гэхдээ хэлжсэн тийм үү. Тэгсэн чинь
Уучлаарай. Анора гэдэг кино бүр захиур ахлаад гараад ирлээ. Гэхдээ харин тийм ерөөсөө энэ одоо бид хоёр яг ярьж Golden Globe тэрний дараа BAFTA энэ бол Оскарын өмгийг тодорхойлох юм а гэсэн энэ одоо наадмуудаар огт яригдаагүй нэг кино бүр захиур ахлаад Оскараар 5-ыг авсан уу? Хамгийн гол 5. 6-ад дэвшингүүтээ гол 5-ыг авчлаа. Тэгээ ингээ хүмүүс бүр ингээд Анораг ингэж авсан дэ шок. Одоо чинь би яг нөгөө нэг онцгойлогчныхаа цаасан дээр бичснээр Demi Moore сэтгэлээр унсан гэж бичсэн байна л да. Энэ нь яасан бэ гэхээр гол дүрээ эмхтэй шилдэг эмхтэй жүжигчин Demi Moore нэр дэвшсэн байсан нөгөө алга The Substance гэдэг киногоороо. Тэгээ Demi Moore өөрийгөө ер нь хүлээлт өндөр байсан багталтаа тэр чинь одоо тий алтан бөмбөр цаг авчлаа. Тийм тэр чинь ерөөсөө амьдралынхаа турш 40 жил илүү карьерийнхаа турш анх удаа алтан одоо шагнал авч байгаа нь тэр байсан. Тэгээ Оскар энэ жил ганц авчих юм шиг насны бүхсэн нэг Оскартаа дуусчих юм шиг үстэй гисэн чинь авсангүй. Гисэн чинь аваагүй. За тэгээд мэдээж нөгөө камермен одоо нөгөө зураглагчд нь бас тий хорон штэ яг нөгөө нэг хүмүүс нь ямар ягцтай сууж байгаа гэдэг нугасаа барьцсан байж идэг. Тэгсэн чинь Demi Moore үнэхээр сэтгэлээр унаад заяа. Тэр нь ингээд ил тод харагдсан гинэ. За тэгээд энэс гадна нэг жил болгоны Оскар дээр ямар нэгэн хэрүүлэн сэдвийг албаар тэр одоо зохион байгуулагчид нь гаргаж ирдэг нэг тийм уламжлал одоо тогтцоод байна л да. Тийм үү. Одоо нөгөө Will Smith-ийн халагдалтыг би бол нэг тийм тавилттай байсан л гэж боддоо шүү дээ ер нь. Тийм үү. Чи болох юм. Би ч одоо тэрнээс Jada Smith-дрийг блоклцсан. Ёо. Ёо, үнэн сэтгэлээсээ. Үнэн сэтгэлээсээ. Ёо, хамаг бодог усчлаа бүр. Ёо, тэгсэн чинь энэ жилийн болохоор энэ жилийн Will Smith нь хэн байсан бэ гэсэн чинь Adam Sandler байсан. За Энэтмийн киноны жүжигчтэй нөгөө анхны 50 болцоо өөр юу ч л монголчууд Adam Sandler-ыг бол сайн мэддэг. Энэтмийн киноны бас нэлээд том. Гэсэн чинь Adam Sandler ингээд нөгөө малгайтай цамц шорттой өмсөж ирээд за тэгээ нөгөө одоо хөтлөгч Conan O'Brien одоо Adam Sandler чи юу өмссөн бэ гэсэн чинь миний юу өмссөн чамд хамаагүй гэсэн босоо яваад гисэн гинэ. Тийм үү. За тэгээд ер нь бол өөрөө яг тэгээ тоглосон киноныхоо ингээд юунууд одоо нээлтэн дандаа тийм хувцастайгаа ирдэг заяа. За энэ нь өөрийнх нь угаасаа л нэг тийм имиж маяг болсон юм байна тий. Одоо нөгөө хэлбэрээс ангиж ирсэн буюу одоо яг чам шиг. Би яац. За тэгсэн чинь энэ Оскарын наадмын дээр гэхдээ би энийг яагаад тавилт гэж би жоохон хардаад байна гэхээр ингээл камерыг ингээл Адам дээр ирцэн тий. Тэгснэ Conan O'Brien-тай мик зүчэд харилцсан ярилцсанаа нэг гараа явж иднэр. Тэгэхээр чи нэг тийм тавилт юм. Тэгээд Адам Sandler нь микрофонт байсан юм тий. Хоолойн тэгж тод сонсогдоод байгаа гудууд одоо тийм микрофонтой хэлэхгүй дээр чи одоо шууд дамжуулалтын үеэр микгүй хүний хоолой тэгж орж ирэхгүй хэлэхгүй тий. За тэрний учрыг одоо жоохон байж дөрвжлүүлээд яриа бид нар наана Better for all үрээтэй зэтгий гарууц танилцуулах гэж байна. За технологийн дэвшлиг хүн бүрд хүргэх зорилготой City брэнд 5G дэмждэг City Blade A75 5G гар утсыг худалдаанд гаргалаа. Энэхүү утасны давуу тал нь өдөр тутмын хэрэгцээнд төгс зохицох чанартай бас. За тэгээд дээр нь энэ утаснууд нь янзын юм байна шүү дээ. Өдөр тутмын хэрэглээг нэгдүгээрт хэлбэршүүлснээс гадна илүү ухаалаг, илүү хурдан болгох боломжтой содны 50 мегапиксель хүчин чадалтай утастай. За гол нь энэ хиймэл оюухан суурьсан ухаалаг камертай гэж байна. За одоо сүүлийн үед шүү дээ бүр ингэж ярьж байна хүмүүс. Ингээд мэргэжлийн камер авах шаардлага болчих. Яг тэгвэл нөгөө яагаад мэргэжлийн камер авдаг гэхээр өнгө дэвсэлт ч юм уу янз янзын юм тохируулах хэрэгтэй болоод мэргэжлийн камер авдаг байсан бол энийг нь одоо хиймэл оюун ухаан дотроос нь автоматар яг тухайн авахчаа зургандад тойрлсон одоо тэр тохиргоонуудыг нь тавиад өгчдөг. Гэрлийн тааруулаад ч юм уу бүх юм тавиад өгчдөг гэж байна. Тэгээд одоо энэ утсаар авахар мэргэжлийн шахуу одоо юм зургууд гарнаа гэсэн байна. Энэхүү камерын давуу тал нь одоо юу одоо яг л мэргэжлийн юм шиг одоо зураг гарна. Тэгээ дээрэс нь дараа нь одоо автлаа гэхэд тэрийг засахад маш их хялбар болгож өгдөг юм байна бас. Одоо бүр амар болж тээ тий. Гар утсан дээр шууд ингээл мэргэжлийн камер шиг ингээл студ бариад явж идэм юм шүү гар утсан дээр. Тийм байна тий. Тэгэхээр ер нь миний нөгөө гар утсаас ингээд хамгийн хардаг юу маань үзүүлэлт маань юу вэ гэхээр одоо би камеранаас илүү би батарейд илүү ач холбогдол өгдөг л дээ. За эдний камер руу орохоор 5000-тай байна. 5000-тай батарей гэдэг бол тий ерөнхийдөө ер нь бол өндөртөө орно. Ягаад тэгэхээр жинийг цэнэглэл дээрээ үнэхээр ингээд цогсоо зайг тоглоод авахгүй бол 24-өөс 36 цагаа бол барьчих байхгүй юу. Тэгээ тогтмол ингээд нэг Facebook ухаал ингээд байвал бас тэр чинь арай богиносно. Зүгээр яг ингээд тий хэвийн хэрэглээнд барих юм бол 5000-аар бол нэлээд удаа ашиглана гэдэгт би итгэлтэй байна л да. За ер нь бол дунджаар бол юунууд утаснууд юу штэ 3000-тай байдаг. За iPhone 16 одоо жишээ нь сүүлийн байдлаар 16 нь юу юм бэлээ?
3500 байна жишээ нь хамгийн өндөр гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл цэтгийн утас нь 5000 ампер та буюу бүр ихэнхээс нь 40-50% илүү юм одоо юутай цэнгийн удаан барьдаг ийм утас байна. Samsung-ийн сүүлийн үеийнх ч одоо 4100 байгаа дэлөө нэг. Өсрэл 4000 гарan бас нэлээд тэрэн дээр анхаарсан батарей дээр анхаарсан гэдэг 5000 гэдэг бол одоо ерөөсөө бэдгүү бараг шахуу тоо байна. За ийхүү цэти гар утас Better for All үрээтэй 1 жилийн хугацаанд дэлгэцийн үнгүй солиулах боломж бас олгож байгаа. Албан ёсны Mobicom оруулж ирээд зарж байгаа учраас та Mobicom-ын салбар дээр зориод үзээрэй. Mobicom цэгийн мэн гэдэг вебсайтаар ороод бас танилцуулга илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 22 22 руу залгах нь. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ цэти гар утас Better for All үрээтэй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За онцлогт нь үргэлжлүүлэх үү? За би өөрийгөө шитгэх юм дөө. За тэгэхээр анаараа за эндээс ч Адам Сэндлер ярьсан тийм үү? Conan O'Brien гэдэг одоо энэ чинь нөгөө инээдний юм шиг байна те. Тэгсэн чинь Conan O'Brien-ийн яран дундаас нэг тийм бас нэг тийм скит нь яваадсэн л да. Тэрний юу байсан бэ гэсэн чинь за одоо ингээд тайзан дээр Kendrick Lamar гарч ирээд Drake-ийг насан туршаагүй хүүхдийг бэлгийн харилцаанд дурддаг гэж хэлэх цаг нь боллоо гэл тэгээд зарлцсан заяа. Энэ Drake ямар хүн болгоо очиод өшөглөө бараг ингээд шал нэрхтэн дэрлэж болдог юм болсон. Ахин бүгдээрээ чимээг болцсон. Хин ч инээлтэхгүй заяа. Тэгсэн чинь нөгөө чинь санаа зовлтгүй би хуульчтайгаа ярилцсан. Ёо. Яа ямар эвгүй юм бэ. Одоо нөгөө нохоод барьдаг мод юу гэдэг вүлээ нэг тийм зодуур даадаг нохоочлоо нэг тиймэрхүү үгшгэл байгаа даа тий. Харин тийм байна. Яа Drake то ямар ч юм дэ тий. За миний ойлгосноор одоо яг Оскарын гол ярианы сэдв бол одоо Anora. Anora гэдэг кино түрүүн бас яг ярьсан байсан тий. Anora гэдэг киног үзсэн хүн байна уу гэсэн байна. Би Anora үзээгүй. Гэхдээ би Anora-гийн тухай яг хэсгүүдээс нь нөгөө тасалж харуулад short mort рилүүдээс ингээд нэлийн хэд арсан байна. Гол дүрийн охин бүсгүй энэ 25 настай юм шиг байна тий. Тэгээ жоохон охин гэж хэлж болно. За гинтл Anora гэдгээр ингээд тодроод гараад ирлээ. Шилдэг эмэгтэй жүжигч авсан. За энэ охин ер нь ингээд дүрээ харахтай энэ чинь өөрөө тайчигч бүсгүйн тухай кино тий. Санаж гинүү? Үйл явдал нь за юу л да би нөгөө жоохон ой муутай ч гэсэн сонсдог урлыг нэвтрүүлгээр яг оруулчихсан. Тэр үеэсээ би нэг хальт ингээд багцлаа чамд яриад хөөж. За чамаа үдсэн гэж бодоод байгаа шүү дээ би нөгөө рилүүдээс. Үгүй би плотын л уншсан. Синопсис. За энэ Anora Ани Михеева гэдэг охины тухай гарна. За энэ охин маань кинон дээр болохоор 23 настай. За тэгээд Америкт ингээд Оросуудын их төлхөө суудаг Brighton Beach гэдэг газар амьдардаг ийм охоо. Гэтэ би юу тайчигч юу яг биеийн үлгч шүү дээ. Тайчигчаар ажилладаг. Гэтэ биеийн үлгч бол биш шүү. За ингэж явж байгаад Орос хэлээр ярьдаг хүн хэрэгтэй байна гэдэг нэг найз нь ч юм уу ингээд санал болгоо. Тэгээд Оросын олигархийн ингээд нөгөө шоудхаас өөр юу ч мэдгүй нэг тийм баян бандын гэрт нь очиод ингээд цуг ингээд Орос хэл мэдлэр тусалж байгаа ч юм уу тэгж жаад нэг за чи би чамд мөнгө төлөө надтай ингээд хамт Лас Вегас руу явчихаа гэдэг нөгөөх нь. За цуг явнаа. Очингуудаа ингээд нөгөө залуу нь ингээд цуг ингээд чинтэй ингээд шоуд эцэн гэж байгаа чи надтай суух уу гэж асуусан чинь нөгөө охин чинь дотроо те за энэ ингээд баян залуутай юм ямар сэтгэл байхгүй ч гэсэн баян юм чинь ч юм уу тэгж боддог ч юм уу мэдгүй тэгээ суучин заяа. So ингээд тэгсэн чинь мэдээс тэр чин тэр хаа байсан Оростойгоо тэр олигарх хийж аавынх нь чихэнд хүрээд юугээ те нэг тийм Америктайгаа юу ч мэдгүй тажиж хүүхэнтэй хүүхдээ суулгаж идэм бид нар гээд. За тэгээд мэдээж тэндээс нь нөгөө нэг хүүгийн ингээд нөгөө нэг асран халамжилжсэн тэр хамгаалагч тэр нөгөө загалмайлсан эцэг мэцэг гээд хүмүүсийн явуулаад өөрөөсөө бас тэндээсээ ирэх Оросоосоо ирээд за үргэлжлүүлээд охины нөгөө за чи энэ гэрэлтэй цуцлуулсан чи охин гэдийгээд за тэгээд туслахгүй гэж нилээ үзэж үдчихсэн эцэст нөгөө хүү ингээд ямар ч өөр ингэх сэтгэлгүй байгаа. За эцэг ихэн ч гэсэн тэр охинд айгуу тийм хүндэтгэлгүй муухай хандаад тэгээд эцэст нь за ингээд доромжлуулаад тий хүчм өгстөө доромжлуулаа тий гэрэлтэй цуцлуулаа тий нэг $10,000 аваа салт юм уу да. Нэг ийм л үйл явдалтай кино гэж би ойлгоод байна. Би өөрөө болохоор үзээгүй л дээ. Тэгээд эндээс нь ингээд хүмүүс яг нэг шүүмжлээд байгаа хэсэг болохоор тэгээд зүгээр нэг тийм одоо явган зохиол Оскарын шилдэг 5 ингээд номинацийг түүчлээгээд байгаа байхгүй юу? Явган гэдэг дээр нь одоо нэмээд энэ чинь нөгөө Орос ингээд Оросын ингээд олигархуудын тухай гарч байгаа, нэмээд тайчигч бүсгүйн амьдралын тухай гарч байгаа. Тэгээд ийм одоо тий хямдхан ийм одоо тий баг төсвөр бүтсэн ийм жижигхэн кино бүхэл бүтэн Америкийн Academy Awards-аас ингээд 5 номинац нэр дэвшин зөв юм уу буруу юм уу гэсэн ийм бас сөрөг хандлага айгүй хөлөө. Харин тий Anora-гийн тухай яриад л ерөөсөө хаасаагүй байлаа. Тэгэд нэг BBC дээр нэг нийтлэлсэн Anora-г би үзсэхэд
гоё кино байсан. Гэтэ би Оскар битгий аваасаа гэж хүсэж байна. Оскар эхлэхээс өмнө одоо хэлсэн байсан. Тэгсэн чинь бүр эсэргээр 5 Оскар хамгийн олон авсан кино олж тарлаа. Өмнөх одоо энэ кино наадмуудад бол ерөөс сураг гарч ирэхгүй байжгаад Оскар дээр гарч ирээд агсан тавьчлаа гэж хэлж болно те. Ер нь бол агсан тавьчлаа гэж байгаа. Энэ тэгээд Украин болон Оросод юу н хайлт нь бол нэгээр гарч ирээд байсан. Яг тэгэхээр энэ тоглосон жүжигчд бол Украин Орос гаралтай бол биш. Гэхдээ энэ үйл явдлын дүр нь болохоор Украин. Орос гаралтай жүжигчин байгаа шүү бүр. Тийм үү? Байхаараа барах бүр Юра Борисов билүү эрэгтэй жүжигчин туслах эрэгтэйд нэр дэвшээд. Аа. Тэгээ бас авцсан. Аваагүй л те. Тэгсэн чинь тэрний нөгөө Оросод болохоор ингээд те дайнтай үед те манай Оросын ингээд жүжигчин Америкийн тэр Оскарын наадамд очирч нэр дэвшиж байгаа нэгэд манай Оросуудын хувьд ялалт болсон гэлцээ. Бүх юм улс төрж үздэг. Харин тэгээд энэ киногоос улс төржүүлээд байгаа хэсэг нь ингээд бас яг тэр Юра Борисов гэдэг одоо тэр туслах дүрдэн тоглосон залуу байгаа. Энэ залууг Игор гэдэг одоо юу юм бэ штэ. Залмалсан эцэг нь санаж байна те. Тэгээ одоо тэр Анора гэдэг охинтой бас ингээд нэг дотн харилцаатай болдог ийм нэг дүрэл юм байлээ л дээ. Тэгээ би харчаад Анора дээр ингээд те би бас ингээд яг сонсдог урлагаар ингээд тэр нэвтрүүлэг дээр ингээд шинээр гарсан одоо ингээд хойд Америкийн бокс офисын тэдгээр байранд $1 орлоготой явж гин гэд бичиж явах үедээ энэ киног Оскар дээр 5 Оскар түнгэж төсөөлөөчгүй бүр үнийг хэлэхэд. Өөртөө хэнийг ч тооцоолоогүй энэ кино. $6 сая бүтсэн юм байна. Анора гэж кино. Тэр чинь бол тийм өндөр бол биш шүү дээ. Яг Голливуудын одоо жишгээр бол те. За тэгээд Игор ч одоо Анита цуг яваад яаж дуустдаг вэ гэхээр энэ чинь хамгийн гол нь одоо Ани гэдэг гол дүрийн одоо тайч гэж үсгөө те. Буцаж очиод тэгээд Захаровт нь сүүлийн одоо хамт амьдарч исэн байранда амьдарчаад тэгээд буцахтаа одоо энэ хоёр муудалцаад тэгээд одоо энэ одоо юутай Игорт ундаж тэгээд дуусныхаа дараа нь одоо сэтгэлээр унаад уйлаад кино дуустдаг юм байна. Өөрөөр хэлбэл энэ киноны цаанд одоо сүнслэх юм уу гол санаа нь бол тайжигч гэсэн хүн штэ тэгээ тэрний цаана ямар эмзэг хүн байж болт юм бэ гэж. Яагаад хүмүүс энэ кинондоос их юм татагдаад байгаа гэхээр энэ нөгөө дүрийг гаргасан бүсгүй. Энэ нэг эмэгтэй хүний тэр нэг эмзэг байдалтай. Эмзэг байдлыг илэрхийлсэн тэр нь ингээд нөө сэтгэл татам байсан гэж бас зарим хүмүүс бол хэлсэн бэлээ. Би бас хэсэг хэсгээс нь харахад тэр нэг ингээд гомдчих гээд байгаа юм шиг те эмэгтэй хүний яг тэр дүрүүдийг ингээд харуулсан те тэр нь их тийм нэрэл үзмээр санагдал илэрхийлсэн байсан тийм кинонууд байсан шүү. Анорагийн тэр нөгөө одоо за шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авцсан байгаа тий. Тэгээд Оскараас ингээд 5 шагналт төвчлээ. Үзэгчд л өөрсдөө ч очиод байгаа л да чинь ийм явган сэдвэр тий ингээд тайчигчтай кино гэдэг. Тэгсэн чинь тайчигчд болон одоо яг энэ тухайн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд өөрсдийнх нь талаар ингээд эергээр харуулсан тийм үү. Хүн одоо тайчигч гэсэн хүн штэйгээ чиний хэлсэн үнцгдэр ингээд биднэрийгтэй ингээд дотроо мэдрэмжтэй хин нэг хүн биднэртэй ингээд дорд харьцахгүйгээр хайрлж чадна. Хүн шиг ингээд харилцах юм бол бид нар ч гэсэн хүн штэй бид нартай дорд харьцах юм бол бид нар дотроо ингээд эмтэрдийн нурдын урагддیں штэй гэдэг харуулсан ингээд талархаж байна гэд ийм бас юу явж исэн нийтлэл явж исэн түрүүн би харсан. Харин тэгээд зөвөр би л яг гол дүрийн эмгтийг нь хараад тэгээд нэг юм их тийм юу тэр эмзэг байдлын л их нарийн илэрхийлсэн байна даа л гэж ойлгосон шүү. За hot topics нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орно. За Германд нэг сэдв бол 2 сая хайлттайгаар тэргүүлж эхэлсэн өчигдрөөс хойш энэ хайлт бол Манхайм гэдэг хайлт байна. Манхайм гэдэг хайлт ямар ч үстэй ингэхээр Манхайм гэж Германы баруун өмнөд хэсэгт байдаг хотод сүүл одоо яг энэ одоо сүүлийн үед бас нэлийн олон болсон үйл явдал дахин давтагдсан. Маш их хурдалж исэн машин очиод хүмүүсийг мөргөцсөн. За ингээд газар дээрээ 2 хүн насварсан. 10 хүн гимтсэн. Түүний 5 маш хүнд бэртэлтэй байна гэсэн байдалтайгаар. Энэ одоо BBC дээр гарсан мэдээлэлээр бол хэр хурдан явж исэн бичлэгийг л авч чадсан билээ. Яг мөрөх үеийн бичлэгийг нь бол харж чадаагүй. Ингээд одоо маш хурдан явж исэн билээ тэр бичлэг дээр 83 настай нэг эмэгтэй 54 настай эрэгтэй ингээд газар дээр нас орсон. За энэ одоо хэргийг үйлдсэн хүн 40 настай герман одоо хүн болж таарсан. Энэ нөө сүүлийн үед ч бас цагаач биш герман тэгээд хүн одоо юунууд бол цагдаа нар юу гэж мэдэгдэж байгаа вэ гэхээр сэтгцийн асуудалтай хүн байна. Энэ хүн олон хүнийг алчаад мөргөж алчаад машинаас гарангуудаа өөрийгөө буудсан амлууга буудсан гэтээ нас ороогүй.
Одоо бол эмнэлэгт байгаа тэгээд зүгээр байгаа юм байна. Буудах гэж оролцсон. Тэгээд ер нь бол нэг ийм хүнд асуудал Герман дахин болсон. Энэ миний санахын сүүлийн 2 сарда яг ийм байдалтай 3 дахь тохиолдол. Энэхүү яг ийм байдлаар одоо нас урсан хүний тоо 10 давчиж байна уу да. Өнгөрсөн сард би Мюнхенд болсон халдлагыг ярьсан тийм. Мюнхенд болсон халдлагыг саяхан hot topics-оор бас ярьжсэн. Яг ийм байдалтайгаар одоо Германд маш ойрхон татамжтай ингээд аллах машинаар очиж мөрөгдөг тийм үзэгдэл бий болчлоо. За энэ гол асуудал юм байна. Нэгдүгээрт энэ зүгээр энгийн биш. Байн болоод байгаа юм. Тэгээд яг энэ хэргийг германчууд ярихтаа дешаву буюу энэ дахин татагдсан юм шиг юм мэдрэмж төрж байна. Тэгээд олон хүмүүс гудамжаар зүгээр 50 явахаас айдаг болчиход байна. Ерөөсө 50 явж чадахгүй. Явган хүний замаараа бид нар явж чадахгүй байна гэд ийм байдалтай одоо Германд өрнөж байгаа юм байна. Тэгээд төсөөлөгчд амар өстэй зүгээр ингээл мөрөөрөө алхаж байгаа те инээж хөөрөл алхаж хагаад нэг өвчтэй амтын ирээд бүгдийг хамруулад мөргөн идэх ч одоо юу гэсэн үг ахав те. Үгүй харин тий. Тэг шидсэн хүн чинь тэгээд ингээд мөргөөд өнгөрөх өвчтөр ч одоо те яаж ч яа хааз мацадаар тийм бүр амар санагдчихлаа. За энэ ч асар их хурдлсан билээ. Хүмүүс хэлж байгаагаар бол ерөөсө хоромхон зүр зүг зүгээрэж хаал гинт одоо ертөнц ингээл там болцсон юм шиг болсон юм аимшигтай байсан гэж илэрхийлсэн. Тайван байж байгаа гинт ингээд ийм асуудал үүсчихэд байна те. Эсвэл цагаач гаралтай Германы иргэшил авсан хүн байгаа юм болов уу? Үгүй яг энэ тодорхойлсон цэвэр герман хүн болж таарсан. Цагаан арьстай яг герман хүн болж таарсан. Зүгээр сэтгцийн хувьд асуудалтай байна л гэсэн дүгнэлт хийсэн. Өмнөх 2 одоо халдлага гэх юм уу яг халдлага маягийн юм үйлдэлүүдийг бол одоо цагаачд нь үйлдэлээд байсан шүү дээ. Тэгээ ер нь бол энэ Германы одоо явган хүний зам дагуу ер нь гадуур гудамжинд явхад их эрсдэлтэй болж байна гэж илэрхийлээд байна да тий. Өстой харамсалтай юм а тий. За дараагийн сэдвлүүгээ бүгдээрээ орцгооно. За дараагийн сэдв надтай холбоотой сэдв байна уу тий? Надтай холбоотой гэх юм. Тантай холбоотой. Та их халуун цалгаа юм шиг үнэ. За амар амжилтгүй би хуульчтай шүү гэдэг. За юу Япон улсад одоо ойрын бараг 30 гаруй жил болоогүй их одоо ой хэрийн төмөр дэгдээд байна. Тэгэхээр энэ улсад одоо яг энэ одоо өрнөж байгаа энэ галт төмөрийг унтраахын тулд 2000 гаруй галт сүнүүгчд дайчлагдан ажиллаж байгаа гэсэн энэ мэдээлэл одоо тренд дээр ороод ирлээ л дээ. Япон Fire гэдэг Япон гал гэдэг. Тэгэхээр ингээд бид хоёр болохоор би одоо яг одоо BBC дээр гарсан мэдээллийг хараа сууж байна энэ дээр. Яа, дүүрлэж ш тэн ч одоо. Тэр чигээр шатчих юм шүү те. Яг одоогийн за пүрэв гаргаас эхлэн одоо энэ Японы Офунато гэдэг хотод гарсан яг энэ галт төмөр 5200 акр талбайг хамарж байгаа. За тэгээ галт төмөрөөс болж одоогийн байдлаар ямар ч нэг хүн нас урсан гэсэн ийм мэдээлэл бол сүүлийн үеийн байдлаар цацагдаад байгаа. Тэгэхээр хойд нутгийн Офунато гэдэг одоо хотод нь 1-3 сарыг бол маш хуурай сар гэж үздэг юм байна л да. Бороо бага урд ингээд Офунато ч урд нутагтай байдаг нь үү те? Хойд нутаг гэсэн байсан дээ. Тийм үү те? Тэгэхээр би тэг бодсон л доо 1-3 сарын хооронд Японд ч одоо бороо мороо орохт цаг байд юм уу гэж бодчихлоо. Бороо бага ордог хуурай цаг нь гэдэг жаа. Тэгэхээр сүүлийн 20 жилийн туршид яг энэ одоо Офунато хотод ингээ 2 сард бол ийм хуурай болж байгаагүй. Тэгэхээр яг энэ цаг агаар хуурай байгаа нь галт төмөр ингээ дэгдэх нөхцөлийг илүү их одоо өдөөж өгсөн гэсэн ийм мэдээлэл цэцсэн билээ. 5200 акр гэдэг чинь бас их том талбай. Одоо Лос Анжелес болоод исэн төмөртэй дүүх үүс тийм том төмөр Японд яг одоо болж байгаа юм те. Ойрын 30 жилдээ болоогүй төмөр гэж одоо сонссон юм. Хотын 4600 гаруй иргэдэг яг одоо ингээд яхад нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байдалтай байгаа бол 2000 хүнийг нүүлгэн шилжүүлээд за нүүлгэн шилжүүлээд эдгээр 2000 хүн одоо эцэг их гэр бүл хамаатан садныхан дээр очсон байгаа бол 1200 хүнийг одоо засгаас гаргаад байгаа хорогдох байруудад хүлээж аваад байгаа юм байна. Тэгэхээр магадгүй бас энэ Офунато гэдэг хотод манай монголчууд хэрвээ байдаг бол тий энэ бас анхаарал болгоомжтой байхыг бас уриалъя да тий. За тийм Японд бас дүрлцэн улаан гал харагдаж амар юм бас ингээд байгалийн гамшиг гэдэг. За манай нэвтрүүлэгтээ автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд даатах ураатай 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За 2003 оноос авторадиаторын төрөлтсөн засвараар дагнан үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ байгууллага маань 2006 оноос радиаторын төрөлтсөн худалдаа, радиаторын дээд доод банк солих, шинээр хийх, парны радиатор худалдаа засвар, air condition цэнэглэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байна. За тэгэхээр
гэр бүлэрээ 3 үед дамжиж хийж байгаа юм гэр бүлийн бизнес юм байлээ. За тэгээд Монголын тийм гэсэн. Тэгээд Монголын нөхцөлд бол ерөөсөө шалгарсан. Одоо юмаа сайн мэддэг хүмүүс гэсэн. Тэгээд үнэн нь бол маш боломжийн баталгаатай шинэ радиаторуудыг бас худалдаалж байгаа юм. Радиаторын банк солихын шинэ радиатор худалдаж авснаас хамаагүй хямд болдго юм байна. Тэгэхээр радиаторын асуудал танд тулгарсан бол шууд одоо авторадиатор сервисыг зорихыг санал болгож байна. Маш түргэн шуурхай нэгэн зэрэг 6 засварчин одоо ажилдаг. Тийм учраас ерөөсө санаа зовоод очиод засахгүй үгүй гэж хэлэх магадлал том бага юм байна. Барааны нөөц сонголт маш сайтай. Тэгээд эднээс бол өөрсдөхнөөс өрөө юм шиг байна. Байхгүй гэдэг үгийг бараг л хэлэхгүй гэж. Ямар гоё юм тий. Тэрээс нэг газар очихороо энэ ингээд болдгоо. Наад чинь бүтэхгүй мэнэ ойл гэд буцчаад тэгэл нөгөө ийш тийш яваад байдаг бол радиатор сервис тэхгүй юм биш үү. Дээрээс нь зогсоод маш сайтай. Гадна зогсоо сайтай учраас 50 байж байгаа машина засвуулаад авч болно. Хот дотор хөдөө орон нутгийн унаанд мопедоор бас шуурхаа өнгөө танд хүргээд өгнө гэсэн байна. Бас хүргэлттэй юм байна тий. Хүргэлттэй байна. Авто радиатор Монголиа гэдэг фэйсбүүкээр авил албасны пэйж нэг та бүхэн дагаараа дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Харин утсаар мэдээлэл авъя бол 2 салбартай байна. За дарь их рүү ирэхэд 300 м дэдэг нэгдүгээр салбарын утас нь 8000 2000 байна. За хуучин 22-ын төвч Mac компани хажууд дахиад нэг салбар байгаа. Энэний утасны дугаар нь 99.6 2000 гэсэн дугаар байна. За манай Hotopix нэвтрүүлэгтээ автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд даатгаарай. 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hotopix нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээллийг бүгдээрээ дуудана. Дараагийн мэдээлэл ийм мэдээлэл нь бас л Оскартай холбоотой Оскарын дагуу эргэлдэж байна. Гэхдээ Оскартай холбоотой бас давхар ингээд тренд орж ирээд байгаа ганц 2 сэдв байна. Нэг нь бол Анора гэсэн нөт Мик Жаггер гинэ. За 200 мянган хайлтаагаар яг Америк нэгдсэн улсад одоо яг тэргүүлж байна. Тэргүүн 5-д нь орж ирсэн байна. Ийхүү Мик Жаггер яагаад анхаарал татаад байгаа вэ гэхээр тэр болгон Мик Жаггер өдгөө 81 настай. За 81 настай. За түүний эхнэр нь 37 настай байна. За тэгээд энэ 37 тий. За хэдэн насны зөрүүтэй вэ? 50 бараг 50 өгч чинь үү те? 44 насны зөрүүтэй байна. За Мелани Хамрик гэдэг энэ одоо бүсгүүтэйгээ хамт зураг авахулсан ийм тохиолдол их ховроод юм. Ер нь энэ хоёр тийм тэр болгон ингээд гарч ирээд байдгүй мэн л та. Тэгээд Оскарын урдчилсан тийм нөгөө үдшилэг зоогон дээр энэ хоёр харагдсан. Тэр нь олонний ингээ анхаарлыг татаад байна. За нэг талаас ер нь Мик Жаггер гэдэг хүн одоо 81-тэй мөртлөө ингээд эхнэрийг хараад л хүмүүс орилолтол байгаа юм байна л та. За эхнэрийг би ингээ үзэж чадахгүй байгаа хүмүүст ингээд дүрслээ хинтээ нөгөө Итали жүжигчин юм бэлээ. Моника Беллучи. За Моника Беллучитэй адилхан царайтай. Ер нь Моника Беллучи л гэсэн үг. За ингээд ийм үзлэнтэй бүсгүүтэй 37 настай бүсгүүтэй 81 настай энэ залуу 81 настай ингээд авахулсан. За Мик Жаггер бол одоо хэдийн 81-тэй ч одоо ягаан өнгийн бомбер өмсцэн ерөөсө күүлээ барьж дийлэхгүй хിവэрээ. Тэгээ хажууд нь байгаа эхнэр нь ингээд бүр ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийн нэг одоо гэх юм да одоо тийм байдалтайгаар харагдаж байгаа. Тэгэд хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм байна л та. Тэгээ энэ сэдв бол мэдээж хэрэг дээрээс нь насны зөрүүнээс голоодах шиг байна те. Харин хүмүүс яг энэ сэдв дээр айгүй нөгөө мөнгөнд нь болсон, нэр хүндэт нь болсон гэж тэгээд идэг л та. Би бол хайр дурлалд итгэдэг. Гоё орсон уу? Pop юм бэ. За Мик Жаггер шүү дээ те. Том хүүхдийн Карис гээд 54 настай байна. За Жейд 53 настай, Элизабет 41-тэй, Джеймс 33. За хэд энэ 6 7 хүүхэдтэй байна. За ингээд энэ хоёр бас хүүхэд хүлээж авсан 2016 онд хүүхэдтэй болсон юм байна. Хүүтэй. Одоо тэр 8 настай байна. Тэгээд энэ одоо бүсгүүтэйг бол 25 настай байхад нь өөрөө 70 гаруй настай байхдаа үерхэж эхэлсэн. Одоо ингээд 10 дахь жилдээ ингээм хамт үерхэж байгаа. Энэ хоёр олны нүднээс хол яж агаад инхүү ингээд ил гарч байгаа нь. За Мик Жаггер ч ямар күүлээ барьж дийлдэх юм бэ? Мик Жаггер шиг л одоо үтлхийнсэн гэсэн хүмүүсийн ингээд хүсэл мөрөөдлийг өрдөөж өгч явах шиг байна те. Бараг чамд тийм хүсэл өрдөөд авах шүү. Би орцорцсон надад орцоо. За ийм болоод бас ярианы сэдв болоод байгаа юм байна. Хүүхэдчгэн залуухан юм байна гинэ. Мик Жаггер дандаа модельудтай суудаг гэсэн байна. Зя
дараагийн сэдвийг бүгдээрээ дуудацгаана. За дараагийн сэдв. За Dolly Parton гэдэг эмэгтэйг бол бид нар бас сайн мэдгүй байж магадгүй. Гэхдээ яалчгүй Dolly Parton гэдэг нэр бол одоо нэг цагийн өмнөөс бол тренд дээр маш ихээр орж ирлээ. Дөнгөж саяхнаас тий. Одоо нэвтрүүлэг эхлэхээс 40 минутын өмнө гэхээр нэвтрүүлэг эхлээд бас нэлээд хугацаа өнгөрцөн гэхээр нэг цагийн өмнөөс гэсэн үг. Яг эд Яманы махан халуун дээрээ байна л да. За яг ямар үйл явдал болоод энэ Америк нэгдсэн улс гэлтгүү дэлхийн техник кантри дууны хатан хааны нэр тренд дээр ороод ирсэн бэ гэхээр энэ эмэгтэй маань 90 нөхөр болох 60 гаруй жилтэй одоо ингээд одоо ханийн түшиг болж явсан эрэгтэй Карл Дин гэдэг хүн асуурлаа гэдэг ийм мэдээлэл цацагдлаа. Тэгэхээр яагаад энэ хүний нөхрийг ингээд хүмүүс их онцлоод хүмүүс их шуурхайлаад хайгаад сонирхож гинэ гэхээр 1900 за хажинд би оны нараатай 1973 онд гарсан Jolene гэж дуу байдаг. За Jolene гэдэг дууг нь одоо сүүлд Miley Cyrus дуулсан байдаг л да илүү шинжлээд хүмүүст хүргэсэн юм олон нас дахин хүргэсэн байна шүү дээ тий. Jolene гэдэг дуу Miley Cyrus дуу хүргэсэн хүргээгүй ер нь л дэлхийн техник ингээд нэг тийм чихэнд нь орцсон дуу л ахгүй юу. За би түүхийн яриад яагаад ингээд энэ дуу ингээд би онцолж ярьж байгаа юм бэ гэхээр энэ дууныхаа үгэн дээр ингээд одоо энэ Dolly Parton гэдэг одоо манай найруулагч залуу зураг нэг бол үнэхээр царайлаг гоё эмэгтэйсэн Dolly Parton заяа шаргал үстэй тий царайлаг хөөрхөн энэ ингээд бүсгүй маань тухайн үед 1973 онд Jolene гэдэг бүсгүйгээс 90 нөхрөө ингээд 90 нөхрийг нь битгий булаагаач те энэ хүн байхгүй болчвол би амьдрч чадахгүй штэ гэд энэ дууг ингээд үнэн сэтгэлээсээ дуулаад заяа. За тэгээ энэ дуун дээр ингээд нэг улаан шарга улаан ингээд хүрэн үстэй Jolene чи үнэхээр ингээд үзэсгэлэн гоо ингээд тогос согоо шиг юм а гэлээгээд нөхрийг нь битгий надаас булаагаач гэд ингээд аялын тоглолтоор яваад ирэх үед нь нөхөр нь Jolene гэдэг бүсгүйд дурлцсан байж. Тэгээ ингээд нөгөө цэрма гэдэг кинонд дэр орлоод идэв штэ нөгөө мингтэй цэрма гэдэг өнөр бүл дээр үлээ. Тэрэн шиг яг нойрон нөхөр нь Jolene гэж сэрээд байсан. Тэгээд за би ингээд нөхрийгөө алдах нь гэд бүр ингээд дуу хийж гуйгаад. За тэгээ ингээд эн чинь нэг уран бүтээлч хүн чи өөрөө тэр зүгээр л энэ чинь хийт болгох хүн амьтанд хүрэгчээ гэж мэдээж дуулаагүй л илгүү дээ. Тэгсэн чинь энэ дуу ингээд дэлхийд даяар ингээд тийм үү араар тавьсан эмэгтэйчүүдэд зориулсан ингээд дуу болоод хувирсан яг тийм дуу ахгүй. А тэнгуү Dolly Parton-ы хувьд энэ чинь ингээд олонний нүдэн дээр тийм энэ хөөрхөн сайхан эмэгтэй ингээд бүх насаараа явчаад нөхөртөө ерөөсөө ингээд супер үнэнчсэн гэдгээрээ маш алтартун. Тэгээд нөхөр бол энэ одоо Карл Дин гэдэг өнөөдөр ингээд нас орсон гэдэг ингээд мэдээлэл цэцгэж байгаа энэ хүн болохоор Dolly Parton гэдэг энэ том дуучны арын бат базаа тийм үү хизээч хин ч энэ залууг ингээд нөгөө залуу төрхийн ч юм уу гадуур их нэртэйгээ цуг яваад ил харагдж байгааг нь харж байгаагүй. Гэхдээ энэ хүн энэ хоёр хүний харилцаа 60 гаруй жилийн турш ингээд бат оршин тогтножсэн. Тэгээ нэг удаа тэр ганхсан 1973 он 72-73 он буюу тэр Jolene гэдэг бүсгүй орж ирсэн үе байхгүй юу? Би Jolene гэдэг дуу нэрээ одоо яг ярьсан чинь санджлаа. Энд чинь нэрээ Jolene гэдэг нь эмэгтэй хүн дуулж байгаа мөртлөө ягаад эмэгтэй хүний нэр хэлээд байна гэсэн чинь болчооч дээ нөхрийг минь тавиад явуулж чадтай л гэсэн. Би чамаас буцаагаад булааж авч чадахгүй нь чийл тавиад өгчөөчтэй л гэсэн нэг тийм гуйс утгатай дуу байхгүй юу? Ихэнх нь одоо ууралж ханддаг бол ингээд одоо харагдаж гуйсан тийм дуу юм байна шүү дээ. Тэгэд миний ойлгосон зөв одоо ингээд өнөөдөр саяхан нас орчоод байгаа энэ нөхөр нь одоо энэ дууны гол дүр юм байна шүү дээ. Зөв үү те? 60 жил гэхэр ч одоо яг энэ хоёрт л хамааралтай дуу болж таардаг тийм. 1966 онд гэрэлжсэн энэ хоёр маань одоо ингээд 60 гаруй жил бараг 60 59 жил юм уу амьдраад за тэгээд юу яж байгаа байхгүй нөхөр нь 82 наснда таалалт өгсөн гэсэн мэдээлэл нь ингээд цацагдчихэв. Яг одоо энэ найруулагч яг одоо энд голд зургийг өгсөн байгаа юм байна л да. Яг энэ твэрсэн байгаа эмэгтэй нэлээд дээр үеийн зураг. Твэрсэн байгаа эмэгтэй Dolly Parton өөрөө наадталтан зогсож байгаа залуу бол яг нөхөр нь л юм байна. Нөхөр нь гэхдээ гоё залуу байжээ тий. Тийм байна. Гоё залуу байсан байна. Тэгвэл бас бүр энэ хоёрын тэгээд нэг гангасан дэлхийн хэмжээний дуу болтол гангасан ийм одоо хайрын түүх инхүү бас хагцж байгаа юм байна. Хоёр ихтэй тэгээд харамсалтай юм болжээ. За гэрэл туяа үнэхээр алдартай дуу гэсэн байна. За Jolene-ийг хэлж байгаа шиг байна те. Sukana дөрөө Today Trump ярьсан уу бэвс гэж сүүлийн мэдээлэл яг тэрэн төлөв арах гэдэг л да. Ингэсэн одоо юу Оскарыг хүртэл одоо улс төр тойрхоо болчихжээ гэдэг одоо үзэгдэл гарч байна. Дайрал хаана гэдэг одоо жүжигчин бүсгүй байдаг. Дайрал хаана яасан бэ гэхээр Оскарын тайзан дээр гарч ирээд дараа нь одоо ингэж хэлсэн байна. Слава Украины буюу Украин мандтугай гэдэг үгийг Оскарын тайзан дээр хэлсэн. Одоо тэгээд энэ нь бас одоо Дайрал хаана гэдэг хайлт тэргүүлж орж ирээд байгаа юм байна л да. За бид хоёр яг нэвтрүүлэг эхлэхэд ярьжсэн шүү дээ. За ерөөсөө ингээд өнгөрсөн хэдэн хоног
одоо 2-3 хоног бол амралтын өдрүүдээр дэлхийн геополитик юу ч болоод өнгөрч ерөөсө гол ярианы сэдв бол тэр байсан. За мэдээж хэрэг бүгд л мэдсэн байх гэхдээ сануулхад Зеленский Трамп хоёрын уулзалт болоод Зеленский ууг нь бол $500 тэрбум гэж байгаа газрын ховрынхоо гэрээг байгуулах гээд ирсэн чинь тэр хоёрын тэр хэдийн уулзалт бүр хэрүүл болоод нэг лүгэ лайв камерын өмнө орилж хоолоо дуугаа өндөрсгөөд ёстой хачийн болоод дууссан. За энэ бол сая яг Рад цолмонд бичсэн байсан. Ерөөсө дэлхийн геополитик бол одоо яг яаж ийна өөрчлөгдөж байна, маш том үйл явдлууд гинт болсон гэсэн байна. За энэтэй холбоотой Дээрл хаана гэдэг хайлт бас тэргуунд орж ирсэн байна. Энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ Better for All хүрээтэй зэтгий гарууц за мөн автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд дадаг хүрээтэй Авто радиатор сервис хамтран ажиллаа. Сонсогчтой өргөжлүүлээд радио мэдээгөө хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. За баярлалаа Ашмута. Баярлалаа Царамута.